Сайн байцгаана уу хөлтөө? Сайн. За суугаарай. За өнөөдөр бүгдээрээ хамтран математикийн хичээлийг явуулна. За явуулахдаа хичээлд хүүхэд болгон өөрийн гэсэн үүрэгтэй байна. За энэ үүргийг авахалж огийнхаа уншаарай. За унш. За сурагчийн үүргээс гадна бас багаар хамтарч байгаа учраас багийн үүрэг байгаа. Багийн үүргийг салхивагийнх уншаарай. За. За зөв шийдвэр гэдэг нь юу гэсэн үг вэ? Хамтарч ярилцаад энэ нь л зөв юм байна гэдэг гаргаж байгаа дүгнэлтийг л юу гэдэг бахна вэ? Зөв шийдвэр гэдэг байна. Хүүхдүүдэд та нар кино үзэх дуртай юу? Үлгэрийн кино. За тэгвэл одоо энэ үлгэрийн киног үзэж байхдаа та нар хин гарав. Юуны тухай өгүүлэг гэдгийг маш сайн анхааралтай үзээд багштай хариулахад бэлтгэе шүү. За юу. За киногоо үзцгээе. Ингээд хүү хаашаа явсан бол? Химээ. Оо, хаана ирж байгаа нөгөө хүү чинь? Хаана ирсэн бэ? Мангас руу явж манай анги руу ирж байгаа. Оо, богц дүүрэн бэлгээ барьсаар манай ангид ирсэн байж тээ. Энийг хэн гэлээ? Наран талай хөө. За багш нэлсэн шүү дээ хэн гарсныг. Өөр хэн гарсан энэ үлгэр дээр? Оо наста? Эмгэн гарсан байна тийм ээ. За бүгдээрээ тэгвэл энэ наран талай хүүгээ тусч аваад өнөөдрийнхөө хичээлд явах нь. Эрдэм ном сурж мангасыг дарахаар манай ангид ирж байгаа юм байна шүү. За биднэрт юу авчирсан бэ гэхээр энэ богцон дотроо таавар та нарт өгье гэсэн. За багш нь та нараар таалгая. Дөрвөлжин ясан биетэй. Дөрвөн сайхан нэртэй. Тэр юу вэ? Дөрвөлжин
Ясан биетэй. Мангас. Ясан биетэй. Юу ах вэ? Бэлэг. Хайрцаг ясан биетэй ах вэ? Юунаас яснаас бүтсэн байх нь ш тэр юу гэж бол? Хүн чи дөрвөн нэртэй байх юм уу? Тэгээ дан яснаас бүтнэ гэж та нар боддоо. Тоглодог доо хүүхдүүд тоглоод байдаг бас. Оо. Шагаа байсан биз дээ. Шагааны би юунаас бүтсэн бэ? Яс. Ямар хэлбэртэй вэ? За та нар руу харж байгаа нь ямар нэр нь вэ? Энэ хонхорхот байна. Яма. Хон. Энэ нэр нь мөн үү? Мөн байх нь шүү дээ. За тэгвэл та нарын урдталд бас гадна бас өөртөө нэг ийм зүйлтэй ирсэн гин. Эрдэнийн чулуутай ирсэн. Эрдэнийн чулуу. Энэ чулуун дээр яах вэ гэхээр хүүхэд болгон хичээлд идэвхтэй оролцох болгондоо хүүхэд болгоны ширээнд орно элбийн юм шиг чулуу өгсөн байгааг нь аль хараараа ширээнд орж элбийн чулуу байна уу? За гаргаад ир. Өө энэ жижиг чулууг та нар энэ наран далай хүүгийн авчирсан чулуугаар яах нь вэ? Чулуун дээр тавьж чимэх нь вэ шүү. За ингэж чимэглэж энэ хүүд тус болох нь байна. Гэхдээ мангас яасан бэ? Мангас яагаад оо ард иргэдийг нутгийн ард иргэдийг яасан? Айлгсан. За энд багш нь богцын тавьчээ. Богц гэдэг нь юу ах нь вэ? Бидний одоогийн хэрглэж байгаа хичээл аваад явдаг. Оо цүнхийг эртээр юу гэж хэлдэг байсан бэ нөө? Богц гэж хэлдэг байсан ба шүү дээ. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхэд болгон өөрөө энэ шидэд чулуун дээр Эрдэнэсийн чулуугаа яагаад авах нь вэ? Наан. За хайрцагын дотор та нарт үнэхээр шагаа авчирсан байгаа. Хүүхэд болгон 6 шагаа тоолоод аваарай. За аваарай. 6 шагаа тоолоод аваарай. Ойртоо босоод 6 шагаагаа аваарай минь хөө. 6 шагаагаа аваарай. За урдаа аваад тавьчих. Урдаа тавьчих. 6 шагаагаа аваад өөрийнхөө урдтал дэвтэр дээрээ тавьчих урдаа аваад минь хөө шагаагаа ав. Өөрөө авчих. Өөрөөсөө тоолоод авчих мэ. За өөрийнхөө дэвтрийн урдаа аваад тавьчих ингээд. Энд дээр Тэмүүд ингээд дэвтэр юм тий. За 6 шагаа авсан уу? За шагаа дуурдаг учраас дэвтрэн дээрээ тавьчих миний хөлтөд. Дэвтрэн дээрээ тавьчих. За 6 шагаагаа хичээлд анхаарай. Ахвалж өгөх. За багийн 2 дугаар хөлтөд хариулна шүү. 6 шагаагаа яаж тоолж авсан бэ? Бэлэн болсон хөлтөд гараа өргөш. 6 шагаагаа за миний хөө хариулаарай Отгонбат. За 3-3-аар нь авсан юм байна гэж байна. Өөрөөр. За миний хөө. 2-2-оор нь авсан юм байна тийм ээ? Өөрөөр авсан хөтөн энэ 2 номерын хөтө дотор. За тэгвэл манай анги дотор арай өөрөөр авсан хөтөн үү? Миний хөө яаж авсан? За. Тоолоод үзтээ одоо бүгдээрээ ширээн дээрээ тоолоод үзтээ. За яаж тоолсон бэ? Оо, энийг бид нар мэдхүү. Оо, хэдвэр ангид бид нар ингэж нэг-нэгээр нь тоолдог байсан. 1-р ангидаа байх нь тийм ээ? За тэгвэл нэг-нэгээр нь ингэж тоолж байгаа тоолдог ямар тоолд гэдэг юм болоо? Оо, хэлээрэй. Дистраал гэдэг. Тэгсэн чинь нөгөө хүүмэн одоо ингэж байна. Үгүй ээ. Эннээс арай өөрөөр бас хурдан тоолж болно шүү дээ гэж байгаа байхгүй юу? За тэгвэл өөрөөр яаж тоолдог юм болоо? Тэгсэн чинь наран далай хүүмэн. За би нэг бэлдээд ирсэн шагаа байгаа. Ийм шагаа. Энэ дээр өөрөөр яаж тоолж болохыг хамтарч танаа ангийнханд би бас хэлж өгье гэсэн. Мэдмээр байна уу хүмүүдээ? За. Тэгвэл бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлээр яаж хурдан тоолох вэ гэдгийг мэдхийн тулд за надад ингэж зааж өгч байна.
За та. Хит хитээр нь хүрээлээд байна өгш нь. 2-2-оор нь хүрээл. За миний хүүхдүүд ч гэсэн өөрийнхөө авсан шагаануудаа бас 2-2-оор нь байрлуулад тах та. За 2-2-оор нь байрлуул. Хитэн хэсэг болж байна. Таарж гин үү? Өө зүйтэй тэгвэл бүгдээрээ хэцүү хийж байгаа юм биш үү тийм ээ. За энийг ямар тоол гэдэг юм бэ гэхээр багцалж тоолох гэж хэлдэг гин. Сая бид нэгээр нь дараалан тоолсон бол одоо багцлан тоолно гэж байна. Багцлан тоолно гэдэг маань 2-2-оор нь яагаад вэ нөө? Юмнуудаа та нар сая яаж байрлуулсан? Ойртуулж нэгтгэж байрлуулсан байна тийм ээ. Үүнийг ямар тоолол гинөө? Багцлан тоолох гэж байна. Тэгвэл бидний өнөөдрийн арай юмсыг хурдан тоолох нэг арга нь бол 2-2-оор багцлан тоолох гэсэн байна. За одоо тэгвэл та нарт шагаагаа одоо 2-2-оор нь тоолоод үзтээ. 2, 4, 6. За одоо 2 хүүхэд өөрсдөө шагаагаа тоолоод үзье. 2-2-оор хоорондоо нийлээд тоолоорой. Хоорондоо нийлүүлээрэй хүүхдүүдээ. 2-2-оор дэвтрээ ойртуулчих. За 2 хүүхдийн шагаа нийлээд хэд болох вэ? 12. За тоолъё бүгдээрээ. 2 энтэй нийлүүл та 2. За тоолоорой. 2 2 2 4 6 10. За 2 хүүхэд нийлээд хэдэн шагаатай болчихов? 3 хүүхэд нийлээд тах та. 3 хүүхэд нийлээ 2-2-оор нь тоолоорой. 3 хүүхэд нийлээрэй. Бус нь эдгээр луга тоолтонд нь туслаараа миний хүүхэд. За тоолъё. 2-2-оор нь тоолоод яваарай. 2-2-оор нь багцлаа шүү дээ миний хөө. 2-2-оор нь багцал. Ийшээ босоод 2-2-оор нь та 3 ч гэсэн нийлүүлж болно шүү дээ. 2-2-оор нь яах нь. 2-2 нь. За ингээд тоолдоо одоо хэд болж байна? Оо таарс нь 3 хүүхэд нийлүүлээд. За одоо тэгвэл хүүхдүүдээ яах вэ гэхээр шагаагаа уршин тавьчих. Өөрөөсдийнхөө 6 шагааг урдаа аваад тавьчих миний хүүхдүүд. Урдаа аваад дэвтрээ нээгээд сар өдрөө өчээ. 11-р сарын 20. За хичээлийн гарчиг 2-2-оор багцлан тоолох. За гарчиг өчөд улс хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцсон бол шидэж чулуунуудаа өөрийгөө үнэлээд ээж болно шүү. Гарчиг тавьсан уу нөхөө? Гарчиг тавиад. За хурдан бичих шүү. Багууд хурдан зөв бичих ёстой. Багийн ахлагч нар хайрцаг аваад доош нийчээрэй. За энэ доор бичих. За бичээд ус хүүхдүүд өөрийгөө нөгөө наран далаагийнхаа чулуун дээр өөрийгөө үнэлээд байгаараа шидэж чулуугаа нааж өгч болно шүү. Өөртөө ойртуулад наагаад иж болох нь шүү тийм ээ. За дуус хүүхдээ өөрийгөө үнэлээд иж болно шүү. За насан жаргал хордлоороо тохоогоо гүйцэтгэв. Насан жаргалаа. За чин зэрэг хурдан бичиж. За найзтай өгч. За дууссан бол номоо нээгээд хуудас 3-ын 2-ыг хараарай. Хуудас 3-ын 2.
Хоёр хүүхэд дундаа сурахчгаа эргэлээ шүү. За шидэж чулууга доош нь тавьчих миний хүүхдэд. Шидэж чулууга доош нь тавьчаарай. Шидэж чулууга доош нь тавьчих. Фотос 3-ын номер 2. За хүчтэн багийн 3 дугаар хүүхэд уншихад бэлдээ шүү. За энд уншихад бэлдээрэй. Цэгц. Найзруугаар суу. За номоо нээц бэлэн болсон уу? Сотын номоо нэгийг байна. Номоо нэгээр минийх үү. 3 дугаар хуудасны дугаар 2. Хүчтэн багийн 3 дугаар хүүхэд уншихад бэлэн болсон уу? За анхааралтай сонсно. Ном руугаа харъя шүү. Түшин баяраа. За уншаарай минийх үү. Тод. За. Тоолж чадах хүүхдүүд ээ. Харандаага аваад найзтайгаа хамтраад 2-2-ороо хамтраад игнэ шүү. Шагаагаа 2-2-оор нь багцлаараа гэж байна. Эндра найзтайгаа хамтраад хийгээрэй. 2-2-оор нь багцлаар харандаагаараа. Харандаагаараа. За 2 хамтраад 2-2-оор нь багцлаараа гэсэн байна. Найзтайгаа ээлжилж хийж болох нь шүү. Хоёулаа харандаага бариад бас хоёр талаас нь хийж болно. Харандаага солилцоод ээлжилж болно шүү. Одоо тэгэхээр ийм холдуулчихаар багцлахад ямар вэ? Тэгэхээр энэ хоёроо засаж өгцөл нэг нь эндээ нөгөөх нь энэ рүү орж ирчих гэсэн үг засна. Нэг альтаа багцлж болох уу? Зүйтэй. Зүйтэй. За хэдэн багц болсон бэ? Багштай хариулахад бэлдээ шүү. Гал багийн 3 дугаар хүүхэд. Хэдэн багц вэ? Бусад хүүхдүүд тоолно шүү. За тэргэл тоолоход бэлэн болж байна гэдэг бусад сурагчид дуусч байна уу? Хэдэн багц байна? Багцаа тоолно шүү. За 10-20 гэсэн 2 маргаан гарч байна. Бүгдээрээ тоолоод үзье да. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Алин зүг байж юу? 10 нэсэн ба штэ. 10. За тэгвэл над 10 багцаа одоо бүгдээрээ 2-2-оор нэмэгдүүлэн яах нь вэ? Тоолъё. За 2-2-оор нэмэгдүүлээ тоолоорой. 2 Номон дээр хэдэн шагаа байсан бэ? 20 шагаа байсан байх нь шүү дээ, тийм ээ? За. За тэгвэл бид нар сая 20 шагааг яагаад ийм хурдан тоолчихваа? Оо зүйтэй. 2-2-оор. За энийг гал багийн 1-р хүүхэд уншаарай. Мишель самбар дээр хийг минийх үү? 2-2-оор тоолох нь дэс дарааллын Туслаараа найзуудаа. Хурдан. За танаг бабаа бүгдээр уншаарай. 2-2-оор тоолох нь дэс дарааллын тоолохоос хурдан. Автомата юу хурдан гэсэн бэ? Батганбат. Хурдан байх нь тийм ээ. За тэгвэл наад чинь дугаар 3 байгаа. Багууд хоорондоо ярилцаа. Дугаар 3 байна уу? За дугаар 3-ыг хүчтэн багаас хүчтэн багийн 5 дугаар хүүхэд уншаарай. Бусд нь анхааралтай номоо хараарай. 2-2-оор нэмэгдүүлэн тоолоорой. Дахиад сонсоорой. 2-2-оор нэмэгдүүлэн тоолоорой. За юуны зураг байна? Номны тоог бид нар одоо хурдан олох хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр хэд хэдээр нэмэгдүүлээрэй гинэ. 2-2. За тэгвэл нэмэгдсэн тоогоо хаана бичих юм болоо? Сумтаа дөрвөлжин лөө бичих үү? За харандаага авъя. За нэг хүүхэд нь хэлж өгөөд нөгөөх нь бичээд агаарай. Нэмэгдүүлээд.
Зүйтэй. Нэг нь хэлээд нөгөөт нь бичээд. Хоёулаа хамтраад чи одоо хэдэн ном 4. Дараагийнх нь. Дараагийнх нь. За хэлээд чи. За чи бичээрэй. Бичмэнийх үү? Чи харандаа авснараа бич. За хэлээрэй. Хэд байсан? За хэдэн ном байсан бэ хүүхдүүдээ? За багуудын 2 дугаар хүүхд хариугаа хэлдэг минийх үү? 14. За яагаад тийм хурдан тоолов? 2-2-оор тоосон. За 4 дугаар ажлыг харъя тэгвэл одоо зааваргүй энэ тэрийг яаж хийх юм болоо? 3 дугаар ажилтайгаа яг ижилхэн хийгээд явах нь тийм ээ. За саяны харандаагаа солиороо. Одоо харандаа бичээгүй хүүхэд нь харандаагаа аваад нөгөө хүүхэд нь шоогоо тоолоод өгнө шүү. За та хоёр. За хэд хэдээр нь шоог өрсөн байна? 2-2-оор 4 дугаар ажил минийх үү? Энд хэд байна? Хэдээс эхлэх үү? 2-оос эхэлнэ. Энд тэгэхээр яах вэ? За бичихгүй шүү дээ бичээрэй. За 5 дугаар хүүхдүүд, багийн 5 дугаар хүүхдүүд хэлээрэй. Хэд байсан минийх үү? 10. Гүн бэлэг 10 юу байсан? Шоо байсан мэн. За тэгвэл тэр хамгийн ардталтын хариу нийлбэрээ тавих уу? Хэд гэж байсан мэн үү? 10. За бүгдээрээ дэлгэц рүүгээ харъя хүүхдүүдээ. Дэлгэц рүүгээ хараад салхи багийн 3 дахь хүүхд уншаад хараад дэлгэцийг бус нь харж шүү. Үнэхээр 2-оос эхэлж хараарай. Шагааг тоолоход 2-оос эхэлж юу? Номыг тоолоход. За шоог тоолоход 2-оор эхэлсэн байна. За одоо тэгвэл үзгээ аваад багшийнхаа хэлсэн тоонуудыг одоо багш нь хэлэн та нар бичээд явна шүү. Оо хэдээс эхэлж байна? 2. За бичээд яваарай. Шинэ мөрнөөс 2. Дараагийнх нь 4. Түүний дараагийнх? За шагааныхаа тоог олно шүү. За хурдан явъя. Хэлээд байгаа багш та. 18. 20. Зүйтэй. За бичээд дууссан хүүхдүүд. Бичсэн тоогоо хардаа ямар учиртай тоо бичиж вэ? Ямар тоо ажиглаж байна? За нэмэгдүүл. Оо тэнд нэг юм л. За хараарай. Үнэхээр тэгш вэ нөө? Ямар тоог тэгш тоо гэдэг юм болоо? Төвшин дөрөө? 2. Сонсё. Найзаагаа сонсё. За Галина хэлээд өг. Тоог? За бүтэн өгүүлбэрээр хин хариулах уу? Тэнцүү хуваагдж байгаа тоог. Ямар тоог вэ? Тэгш тоо гэн. За одоо та нар өөртөө байгаа шагаагаа 2-2-оор нь багцлаа тавиад. За хэдэн 2 байна? 3 2 байна. За дэвтэрдээ бичээрэй. Тоолъё одоо. Дэвтэрдээ юу гэж эхлэх вэ одоо бүгдээрээ? 2. За бичээд яваа өөрийнхөө шагааг хараад 2. Дараа нь 4. Дараа нь таслал тавихгүй шүү хөтөдөө. Дараа нь 6. Хэдэн шагаа байна? 3 шагаа байна уу? 6 шагаа байна. Хэдэн багц байна уу? 3. Нэг багцсандаа хэд байна? 2. За тэгвэл одоо бүгдээрээ нэмэгдүүлж бичээ. Хэдэн удаа нэмэгдүүлж болох вэ? 2. Оо зүйтэй. За зэрэг явъя. Нэг багцсандаа хэдэн шагаа байна гэсэн? 2 шагаа. Дараа нь дахиад 2. Дахиад 2. Нийт хэдэн шагаатай байсан бэ чи?
6 шагаат байсан байна. 6 шагаатай. За бид саяныхаа хичээл дээр 2-оор тоолсны үр дүнд ямар тоо байдаг гэж үзчихв. Тэгэж тоо байдаг гин. За үзгээ хагаад бүгдээр нэг босоорой. Нэг жаахан альжаалаа тайлаад ирэхээ бид. За бид өмнөх хичээл дээр бас хурууны дасгал хийдэг байсан тийм үү? За хуруугаа ашиглаад бүгдээрээ гэр бүлийн гишүүдтэйгээ хийдэг үүлийн тухай тоглоё төхөө. За аав хуруу дүн дан ээж хуруу юм шир ах хуруу тоогоо бодоод 1 2 3 дүү эгч хуруу нүрээ будаад 4 5 дүү хуруу шоп за суцгаа. За одоо бүгдээрээ сая хуруугаараа тийм ээ гарын хуруугаараа тоглосон бол гарын хуруугаа нэг 2-2-оор нийлүүлээд үсттэй хэдэн хэсэг болох нь өөрсдийнхөө гарын хурууг за 2 хэсэг болж ийн гарын хуруунуудаа 2-2-оор нийлүүлэхээр хэдэн хэсэг болох вэ? Хэдэн хэсэг болж ийн? Оо за илүү нийлүүлсэн байдлыг харъя. За чинийх нийлээгүй л да. Оо энэ цэгц яасан байна өргөөр гараа өргөчих. Найзууд нь хараг. Найзууд. За цэгцэх яасан байна уу? Хэдэн хэсэг байна? 2 хэсэг байна гэж штэ. 2-2-оор нийлүүлсэн 5 хэсэг байна зүйтэй. За тоолъё бүгдээрээ. Тоолоод салгаад байна. 1 2 3 4 5. За дахиад нийлүүлъя одоо. За одоо ам руугаа тоол явуулж байгаа юм шиг амныхаа ишээ эргүүлж шагараа. 1 2 3 4 5 хэсэг байна. За одоо хэдэн хуруу вэ гэсэн хурууныхаа тоог олъё. Хэдээс эхлүүлээ? 2-оор багцлсан учраас 2 4 6 8 10. За буцаага тоолъё. 2 4 6 8 10. За гараа болоо. Сая бид нэр хуруу маань 2-2-оор хэдэн хэсэг болдог баг? Хэсэг болсон байна. За шагаануудаа багийн даргынхаа хайрцагтаа хийгээд өөрийгөө үнэлээрэ. Чи сая хуруугаараа нийлүүлээд тоолж чадсан уу гэдгээ. Багийн дарганы хайрцаг гаргаарай. За хийцэн багийн ахлагч нар хайрцагтай шагаагаа доош нэгээд сурагчид өөрсдийгөө үнэлээрэ. Өөрсдийгөө үнэлэх нь шүү. За хичээлд хэр идэвхтэй оролцож байгаагаараа шидэж чулуугаараа өөрсдийгөө үнэлээд явчих нь доош нь ч юм. Тэг бүх шагаагаа хийсэн бол одоо нөгөө наран далай хүүгийнхаа шидэж чулууг бүгдээрээ хичээлд би идэвхтэй оролцож чадж байгаа бол гээд чулуугаа наагаад ахна штэ. Гүй нөгөө энэ наран далай хүү тусалж байгаа штэ бид нэр. Ард иргэдээ аврахт нь тус болох гээд байгаа тийм ээ. За шидэж чулуугаа доош нь төрөй чимний хөтөд. За номоо хаач. Номоо төр хаагаад. Номоо төр хаач. За та нарын урталд нэг юм самбар байгаа. Самбарн дээр юуны зураг байна уу бүгдээрээ дэлгээд хараадах та. За 2-2-оор нь хурдан багцлаарай. Найзууд дундаа 2-2-оор нь багцлах нь шүү. 2-2-оор нь багцлаад байрлуулна штэ минийхөө. Тоолохгүй эхлээд 2-2-оор нь багцлана. За тэгээ тоог нь гаргаарай. За багаараа ингээд одоо тоолоорой. Одоо тоол. Одоо чи тоолоод хэдэн цэцэг байгаа юм болоо? За ингээд юм нэрээ хурдан биш үү? Ингээд за. За тоол нэг. За 10 байна гэж ингээд. За би тэргэлтэй хамтраа тэргэлд 10 байна гэсэн учраас тэргэлтэй хамтар тоолъё. 1. Ингээ багцаар нь тоолно одоо хэдэн цэцэг байна? 2
4 6 8 10 Хэд байсан бэ нөх үү? 20 байсан байна. За. За тэгвэл одоо бүгдээрээ үзгээ аваад дэвтэрдээ сая яг 20 ширхэг байгааг 2 хэдэн удаа байна гэсэн үг үү? 10 удаа байна. За бүгдээрээ зэрэгцээ тэгээд явъя. Зэрэгцээд бичээд яваад байгаарай. За бичээ. 2-2-оор нь цэцгийг багцаасан. Багш нь 2-ыг хэдэн удаа бичих болоо дэвтэрт? 20 цэцэг болохын тулд хэдэн багц үүссэн гэлээ? 10. За ингээд дэвтэрдээ бичсэн хүмүүс нь багцынхаа тоогоор тавих юм шүү дээ. За хэд гарсан нийлбэр нь? Нийт хэдэн цэцэг байгаа лээ? 20. За бүгдээрээ одоо бичээд дууссан хүмүүс дахиад нэг давтаа тоолоод хай. Дууссан гол нөрчө дуусаагүй нь хийжлээ. Шот тоолоод явъя. 2 4 За 2-2-оор бид нар сая яач вэ? Нэмэгдүүлээд юу гаргав? Нэмэгдүүлээ? Нийлбэр гэдэг. За бичээд дууссан хүмүүс шидэж чулуугаа өөрийгөө үнэлээд саяныхаа хийсэн дууссан хүмүүс өөрийгөө үнэлээд энэ шүү. За 2-2-оор авна. Яг саяных шиг хавтраад. За та нарын өмнө одоо юу вэ? Багш нэг юм тарааж өгөх материал тавьсан байгаа. Бүгдээрээ 2-2-оор нэг нь тараагаад авчих. За зааврыг уншаарай. Юу гэсэн бэ? 2 За багцал гэсэн учраас ширээн дээр чинь палмастер байгаа. Аваад хүүхэд болгон палмастер аваад хамтраад За багцлаараа 2-2-оор багцал гэсэн шүү дээ. Палмастераараа багцлах нь шүү дээ. Чи яагаад юм хийхгүй суудаа? Багцал гэхээр яах вэ? Өнөөхөө нааталт нь бас цуг багцлаад яа гэсэн үг. Чи бас энэ цуг хамтраад хий. Уг хоёулаа чи гараа ингэ авчих. За ингэ хоёулаа хамтраад хийгээд яваад юм гэсэн үг. За хордлоорой. Одоо тий. За чи багцлаа өрөө. Өнөөхөө яасан бэ?
За хэдэн багц байсан бэ нөө? За сайн хараарай. За багийн 3 дугаар хүүхдүүд хэлээрээ хэдэн багц байна уу? За 2-ын тооны доор нүд байна уу? Нэгэ дөрвөлж нүд. За тэндээ багцынхаа тоог өчээрээ хэд байсан бэ? Палмастраараа өчээрээ. 10 багц байсан байна. За тоолоод одоо тэгвэл хэдэн загас юм болоо? Тоолоороо загсаа одоо тоол. Хэдэн загас вэ жоо? 20 загас байсан байна. За бичээд үсэн хүмүүс нааш анхаарай. Наран дадай хүмэн явах цаг болсон гин шүү. За явах цаг болсон учраас үнэхээр энэ хоёрын ангийн сурагчид хичээлдээ идэвхтэй оролцсон учраас багштай юу гин шидэж чулууг нь авцраад өгöd байгаараа багш нь нарандлаа хүүгийн богцонд нь хийгээд өгье. За багийн дарга нар авцраад байгаараа. За энэ хана тий. За хоёлаа яах нь эвлүүлэх юм шүү дээ. Ингээд дараараа минийхөө эвлүүлээ тий. За барьж минийхөө. Тэндээс авчтаа нэг скотч аваад ирээ. За болсон. За харъя. Үнэхээр энд маш олон чулуунууд наалдж. Тэгэхээр богц нь ямар болсон бол? Хүнд болсон байх тийм ээ. За ингээд наран дадаа хүмэн одоо хаашаа явж байгаа болоо? За үлгэрээ үргэлжлүүлээд үзээрэй миний хүүхдүүд. Үлгэрлүүгөө хараад. зам자 신초로 아버지에게 암자 제목을 지어라. 어떤 이제 그것도 제목이 넣으려 물려주며 녹색한 알리스만스 이후 화노고가 스원치. За ингээд мангас яасан бэ хөлтүүдээ? Оо тэгэхээр бид нэр ард иргэдийг аврахад яаж тусалсан бэ? Оо шидэж чулуу. За өнөөдөр бүгдээрээ юу мэдэж авсан бэ? За хэлээрэй багш та. Оо зүйтэй. Энийг сурч авсан уу? Хоёроор уншаарай бүгдээрээ. За бүгдээрээ намдууд угаар зэрэг уншъя. За ингээд өнөөдрийн хичээл маань дуусч байгаа учраас миний хүүхдүүд гэрийн даалгавраа тэмдэглээд аваарай.
Хуудасгуурын дугаар 5. За маш хурдан тэмдэглээд аврам нөхдөд. За өнөөдрийн хичээл та нарт юу нэг сайхан санагдав? Гоё. Үлгэр сайхан. Гэр нь гоё юм байна те. За юу сурч байгаа өнөөдрийн хичээл? Хоёр багцлан таарлаа. За тэр ямар хэрэгтэй? Хурдан таарлаа. За өөр юу сурч байгаа тэрглээ? Хоёроор багцлан таарлаа тэгж таагаад. За утган бат юу сурч байна? Хоёроор багцлахад уйлдэл хэмнэн тэгээд бас дандаа тэгж таагаад. За насан жаргал. Хоёроор багцлан хийгээд багцлж байгаа таанаасаа эхэлдэг. Гэж ойлгож авсан те. Өнөөдөр та нар ямар сайн ус бүтээсэн бэ? Наран далаа өөр тусалсан мангасыг тахад. За яаж тусалсан? Сэдэж төлөвлөж. За шидчилүүг яагаад чимэх болсон бэ? Мангасыг дахиад таслаж нэгэн туссан бай. За ямар үед та нар шидчилүүгээр чимээд идэв? Хэрэгтэй үед. За мангас наран далайг хүүд хэрэгтэй гэж шидчилүүгээр чимээд идэв юм уу? Тэгээд бас зөв хийсэн бас сэдэж төлөвлөгөө нааж бас тусалсан. За тэргэл ер нь яаж тусалсан бэ? Мангасыг дахтана. За чи өөрийнхөө юу хийгээд мангасыг дарахад тусалсан гэж бодож байна? Сэдэж төлөвлөгөөр чимээ. За чи ямар үед шидчилүүг өөртөө авч ирсэн? За ятгамт хэллээстэй сурсан эрдмээрээ бид нар шидчилүүгээр чимээдсэн. Чи өнөөдөр юу сурав? Томатыг Хоёр багцлахыг би сурсан. Тэгээд дандаа тэгж таагаад. насан жаргал. Хоёроор багцлах нь дандаа үйлдэл хиймэн тэгээд бас дандаа тэгж таагаад. За баярлалаа.